Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл дээр засаг захиргааны нэгжийн засаг дарга дараах үүргийг хүлээнэ гэсэн юм хуулийн залт байдаг. Мөн Батлан хамгаалах тухай хуулийн 11 дугаар зүйлийн 1.11 дээр Батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагад дэмжлэг үзүүлэх нь бол засаг даргын бүрэн эрхийн энэ асуудал байдаг. Энэ хүрээнд өнөөдрийн санамж бичгийг байгуулж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд нийслэлийн засаг даргууг Улаанбаатар хотын захирагчтай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 1.8 дээр цэргийн штаб нь Батлан хамгаалахад туслах орон нутгийн байгууллага за түүнчлэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний санал санаачлагыг дэмжиж ажилланаа. Цаашлаад тэр хүмүүст ажиллах нөхцөл болцоог дэмжлэг үзүүлнэ гэсэн ийм гэрээний заалт байна. За энэ гэрээний заалт бол үндсэндээ Батлан хамгаалахын сайд нийслэлийн засаг даргатай байгуулсан гэрээн дээр туссан учраас энэ заалтыг бид хэрэгжүүлэх гэж байгаа. Тийм үндсэн дээрээс дуурсхон жилийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын ишг сурлаа. Сургалт явагдаж байна. Ихтэй сургуулиудын зарим ихтэй сургуулийн танхим байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаагаа бүгдийг дэмжиж яваасаа гэж ингэж хүсэж байгаа. Ингээд төгсгөлд нь нийслэл дүүргийн зэргийн штабууд хамтарч бид нар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд төв хүчрэхгүй гэж ингэж бодож байгаа. Нийслэлд бол манай иргэдийн ихэнх нь амьдардаг. Тэгэхээр зэрэг энэ нийслэлийн байгууллагуудтай үндсэндээ тэгж хамтарч ажиллах явдал бол бас бидний төлөвлөсөн ажил маань амжилттай бүтэх энд маш олон хүнийг амруулахад бол их тийм чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Ер нь энэ Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл дээр бол Батлан хамгаалах туслах олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн ийм засаг даргын үүрэг байдаг. За энэ үүргийн хүрээнд бол үндсэндээ дуурсах тогон жилүүдгээ төрийн бус байгууллагуудтай бол хамтарч ажиллахаар бид нар үзгэлж байна. За 3 юм дээр бол хамтарч ажиллана. За нэгдүгээрт нь бол энэ Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал, за цаашаад Монгол улсын эс орших, оршихгүй гэдэг энэ асуудал дээр өнөөдөр халах голын байлдаа ямар ашиг бүтлэх гэсэн юм бэ? За хоёр дахь нь бол энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг хэмжээний үзлийг төлөвшүүлэх тал дээр яаж хамтарч ажиллах юм бэ? За 3 дугаар асуудал бол мэдээж энэ бид нар яаж түүхэн дурсгал газруудыг яаж сурчлах ёстой, үзүүлэх ёстой гэх. За энэ Батлан хамгаалахын сайд нийслэлийн засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгаа. За энэ гэрээний 3 дугаар зүйлийн 8 дээр бол бас энийг бол тусгаад өгсөн. Батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэдэг. Тийм учраас энэ жил бид энэ дуусах тухайн жилүү төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад энэ санамж бичиг байгууллаа. За энэ санамж бичгийн хүрээнд бол 9 дүүрэг 152 хорон дээр үйл ажиллагаа явуулнаа. Энийг бол бас бид энэ байгууллагуудтай үзэгдээд явж байгаа.